Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулахундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд өрхөх зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Хэрвээ та манай подкастыг урд өмнө нь сонсож байсан бол хуучин суваг маань тодорхой шалтгааны улмаас болоод хаагдчихсан байгаа. Тийм болохоор энэхүү шин сувагтаа subscribe дарж нэгдээрэй. Өмнө нь орж исэн дугаарууд болон шин хэрэгүүд хэн удахгүй ээлжлээд орох болно. Харин та урд өмнө сонсож байгаагүй бол одоо шууд ингээд хэрэг рүүгээ орцгоё. За сайн байцгаана уу? Час өдөр подкастын дараагийн дугаарт тавтай морил. Энэ удаагийн дугаараар заллингийн хэрэг ярих гэж сонгож авсан байгаа. Гэхдээ заллин хийсэн дээрээс нь бүр цагдаа дээр шалгуулж авах хугацаанд цагдаа нарыг хүртэл хуурч гарч яваад хүн амны хэрэг үлдчихсэн нэг юм айхтар хүний тухай ярих гэж байна. Дугаараа дуустал хамт байгаарай. Бас subscribe дарж биднийг дэмжээрэй. За ингээд хэрэг рүү орцгоё. За эхлээд хэрэгтний хувийн мэдээлэлтэй танилцъя. Цөмөрөө энэ хүнийг Сүхэ гэд нэрлээд яриад явъя. Сүхэ 1986 оны 5 сарын 6-нд Орхон аймагт төрсөн. Доороо 2 эрэгтэй дүүтэй. Хэрэг үйлдэх үедээ бол 31 настай байсан. Их засаг их сургуулийг төгсөндөөд боловсралтай хүн юм байна. Сургуулаа төгсөөд нэг хувийн компанид ажиллаж агаад нэг удалгүй ажилласаа гарсан. Түүнээс хойш бол тогтсон байгууллагт ажиллаж байгаагүй. Сэтгцийн хувьд бол ив ирүүл сав саруул ямар нэг өвчин эмгээггүй. Ойр дотныхон бас эхнэрийнх нь найзуудын хэлж байгаагаар бол дандаа л нэг юм маш их хэмжээний мөнгөтэй хүн шиг юм яриа л. За тийм аавь, ийм юм аавь гэж том яриад яваад байдаг байсан гэж ярьж илээ. За Сүхэгийн хувьд гэх юм бол өмнө нь 2 удаа яаш шийтгэл авч исэн юм байна. Эхнийх нь болохоор 2008 онд бүлэглэн танхаарсан хүч хэрэгэлсэн буюу одоо зодооны эрэг гэсэн үг. Ингээд 1 жил 6 сарын хугацаанд тэнсэн аргалзах ялаар шийтгүүлж исэн. Дараагаар нь бол 2011 оны 8 дугаар сард ээжтэйгээ хамт заллингийн эрэгт холбогдоод 2 жил 6 сарын хугацаагаар хоригдох ял авсан. Тэгээд энэ хэрэг нь болохоор өмнө нь үлдчихсэн тэр зодооны хэргийнх нь тэнсэн аргалзах ял нь дуусаагүй байхад нь үлдсэн учраас 6 сарын хугацаатай ял дахиж нэмэгдсэн байна. Ингээд 3 жилийн хугацаанд хоригдох ял авсан ч ердөө 1 жил 4 сарын дараа буюу 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хугацаанаасаа өмнө дахин тэнсэнгээр суллагдсан юм байна. За эхлээд цөмөрөө хизээ яаж хүн залилжсэн тухай ярилцъя. За хамгийн эхний хэрэг гэх юм бол 2013 онд нэг залуу хичээл дээр унчаад тэгээд төгсөх хугацаанд хойшлол байсан болохоор ангийнхантайгаа зүг төгсчих боломж байдсан болов гэж интернетээр ухаж хайж агаад 2013 оны 5 дугаар сард сургууль төгссөн диплом гаргана гэсэн зар болоод утсаар Сүхэтэй холбогдож танилцсан. Үүнээс хойш нэлийн хэд хоногийн дараа барилгачдын талбай дээр хүрээдэр гэхээр нөгөө залуу 1 сая 500 мянган төгрөг авч очоод Сүхэд мөнгө өгсөн. Ингээд хэсэг хугацаанд тагчийг байж агаад 3 сарын дараа буюу 8 сарын 13-ны өдөр дахин Сүхэтэй уулзаад Жоквин тэнд натраад ороод зээлийн гэрээ байгуулад 1 сая 500 мянган төгрөг дахиад авсан юм байна. Ингээд Сүхэ энэ залуугаас нийт 3 сая төгрөг авчаад уцаа солиод алга болсон. За дараагийнх нь болохоор санхүү эдийн засгийн их сургуульд сурдаг. Гэхдээ шүтээст ормоор байгаа нэг хүүхдээсэн. Тэгээ Сүхэд уулзсан юм байна. Тэгсэн Сүхэ өөрийнхөө жинхэнэ нэр усаа хэлээд танилцуулаад ах нь боловсролын яамд ажилладаг. Одоогоор ээлжийн амралтаа авчихсан байгаа. Ахт нь мөнгөний хэрэг гараад ихтэй сургуульд зуучилж оруулж өгж байгаа гэд өөрийнхөө иргэний үнэмлэхний лавлгааны хуулбарыг өгсөн юм байна. Тухайн хуулбар дээрээ болохоор өөрийнхөө гарын үсгийг зураад утасны дугаараа биччихсэн байсан. Тэгэхээр нөгөө шүтээст орох гээд байгаа хүүхдэд нэлээд итгэж болох юм шиг санагдаад эхний ээлж нь 500 мянган төгрөг өгөөд 10 жилийн сургуулийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, санхүү эдийн засгийн их сургуульд эсэж орж исэн тодорхойлт бичиг баримтуудаа Сүхэд өгөөд явуулсан. Түүнээс хойш 2014 оны 11-р сарын хүртэл цувуулсаар байгаад 4 удаа уулзаж 2 сая 560 мянган төгрөг төгсөн бөгөөд нийтдээ 3 сая 60 мянган төгрөгөөр хулигдуулсан. За нэг мөнх цай гэд эмэгтэй өнгөө цэгийн сайтаар ороод диплом гаргаж өгнө гэсэн зар хайж үзсэн чинь нэлийн олон утасны дугаар харагдсан. Тэгээд Сүхэтэй анх 2014 оны 6 дугаар сард Туцэрүүдийн ордны зүүн талд нэг хоолны газар уулзсан юм байна. Тэгээ уулзаад ярилцаад диплом хэрэгтэй байна гэд учир явдлаа хийсэн чинь Сүхэ өөрийгөө би боловсролын яамд ажилладаг юм аа. Би чамд бүртгэлтэй албан ёсны ямар ч асуудалгүй диплом гаргаж өгнө гэд 3 сая 500 мянган төгрөгөөр тохирсон. Тэгээ тэр цааны газарт байхдаа мөнх цайгаас 2 сая 500 мянган төгрөгийг урьдчилгаа олгож авсан. Дараа нь 6-7 хоногийн дараа дахиж холбогдоод нэг юмд мөнгө төгрөг дутаад байна гэд 200 мянган төгрөг бэлнээр гэрийнх нь гадаа очиж авсан. Тэгээд хэдэн өдрийн дараа гэрийнх нь гадаа диплом авчирж
Сүхэн бол өгсөн. Тэгээ аваад дэлгээд үтсэн чинь орцонд нь нэлийн бүүдгэр харанхуй байсан болохоор мөхзөө маань сайн харж чадаагүй үлдэгдэл 800 мянган төгрөгөө өгөөд баярлаад дипломоо аваад гэртээ орсон юм байна. Ороод үтсэн чинь шаал өөр ариун заяа гэсэн нэртэй диплом авчираад өчгсөн байсан. 2014 оны 6 сарын 2-нд нэг залуу фейсбүүкээр орж хайж агаад сүхээгийн утсыг нэг хүнээс олж мэдсэн. Тэгээд залгаад шүтээсийн диплом хэрэгтэй байна гэсэн чинь сүхээ хилдгээрэл болно олно би яг ном журмынхан дагуу гаргадаг юм а. Ямар нэгэн асуудал байхгүй. Тийм болохоор бусад хүмүүсээс үнэтэй байдгийг шүү. 5 сая 500 мянган төгрөг болно. Эхний ээлжин чи надад 3 сая 500 мянган төгрөг урьдчилгаа олгоод өгчгөө гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 6 сарын 3-нд Монгол анхны тэр авд уулзаад урьдчилгаагаа аваад алга болсон. Дараа нь бас нэг ах байгаа хүүхдээ сургуульд оруулах гээд хүнээс сүхээгийн дугаарыг мэдээд танилцахад сүхээ бас л өөрийгөө боловсролын яамд үнэлгээний мэргэжилтэй ажилтай гэж хэлсэн. Ингээд хамгийн анх 2014 оны 6 сарын 10-нд Натрат дээр очиод бэлнээр 1 сая төгрөг сүхээд өгөөд гэрээ хийсэн хоёр талаасаа гар хөлийн үсэг зурсан юм байна. Дараа нь 7 сарын 28-нд 1 сая 500 мянган төгрөг, 8 сарын 18-нд 6 сая төгрөг, 8 сарын 19-нд 2 сая төгрөг, 9 сарын 3-ны өдөр 1 сая 800 мянган төгрөг бас л Натратаар орж гэрээ хийж сүхээд өгсөн. Хамгийн сүүлд нь 10 дугаар сарын 15-нд сүхээтэй уулзаад 500 мянган төгрөг дансанд нь хийсэн. Ингээд энэ ах нийтдээ 6 удаагийн үйлдэлээр 12 сая 800 мянган төгрөгөө заллуулсан. Дараагийн хүний нөхөр нэг хувийн сургуульд сурдаг. Тэгээд сургуулаа солих сонирхолтой байсан. Зараас хараад уцаар ярьсан. Сүхээ бол өөрийгөө мөн л яамд боловсролын үнэлгээний мэргэжилтэй ажилтай. Би муусын эрх зүйн ангийг төгссөн. Наад сургууль солих асуудал бол жижигхэн асуудал 6 сая төгрөг надад өгчих. Жин таан шийдээд өгье. Яг одоо хүрээдээр уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нөгөө эмэгтэй нөхөртөөгөө хамт сансрын түнэлийн тэнд очиод сүхээтэй уулзсан. Тэгэхээр сүхээ бол тэр хоёр дажгүй залуу шиг санагдсан. Тэгээд игтгээд 2014 оны 9 сарын 7-ны өдөр бас л зээлийн гэрээ хийж 2 сая төгрөгөө өгөөд заллуулсан. Дараагийнх нь бас нэг ээж байгаа. Хүүхдээ сургуульд оруулах гэж зар дээрээс нэг дугаар харсан юм байна. Тэгээд сүхээтэй уцаар танилцаад хүүхдийг нь цагдаагийн сургуульд оруулж өгөх боломжтой гэхээр нь 2014 оны 9 сарын 9-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 19-ны өдрүүдийн хооронд нийт 5 удаа цувуулаад нийтдээ 4 сая 610 мянган төгрөгөө өгч заллуулсан. Дараагаар нь шүтээст сурдаг. Гэхдээ ангиас солимоор байгаа нэг охин байсан юм байна. Тэгсэн найз нь 2014 оны 9 сарын 22-ны өдөр залгаад за би хүнээс асуулаа анги чи солиод өгье гэж байна. Чи энэ дугаарлаа залгахчих гээд нэг Skype-ийн дугаар өгсөн. Нөгөө дугаарлан залгахад мэдээж боловсролын үнэлгээний ажилтан мэргэжилтэй сүхээ гихч байсан. Тэгээд сүхээ нөгөө охинд асуудалгүй чи сургуулийн тодорхойлолт оюутны код иргэний үнэлгэний Натратаар батлуулсан хуулбараа 1 сая 200 мянган төгрөгтэй хамт багшийн дэдийн автобусны буудлын тэр хавьд аваад ир уулзъя гэж хэлсэн. Дараагаар нь залгаад би хуралтай олчихлоо 14 цагийн үед гээд цагаа хойшлуулсан ч нилээн удаж байгаад 15 цагийн үед өөрөө ирээд дээрх бичиг баримтуудын мөнгөтэй хамт аваад явсан. Ингээд шүтээсийн барилгын инженерийн анги руу ангиг нь сольж өгнө гэж хуурам хэлсэн. За дараагийнх нь бас нэг хүүхэд байгаа сургуульд орж чадаагүй хотод ирчихсэн байж агаад 2014 оны 9 сарын 29-ний өдөр таньдаг ихчийнх нь хамаатны хүний танил боловсролын яамд ажилладаг сургуульд хүн оруулж өгдөг гэж сонсоод сүхээтэй холбогдсон юм байна. Цагдаагийн ахтамд орох сонирхолтой байсан. Тэгээд тэрийгэ хэлсэн чинь болно манай нэг ах цагдаагийн ахтамын хурандаа ер нь бол дарга нагаамаа асуудалгүй. Чи сансрын энд хүрээдэр гэд дуудсан юм байна. За уулзаад бүр цагдаагийн ахтамын форумны хэмжээ авсан гэж байгаа. Тэгээд дүрм товцны мөнгө гээд 100 мянган төгрөг бичиг баримтных нь хамт авсан. Мөн сургуулийн бүртгэлийн хураамж гээд 650 мянган төгрөгөө гэхээр нь бас л итгээд өгсөн. Тэгсэн чи хэд хоногоос үлдэгдэл 800 мянган төгрөгөө нөгөө данс руугаа хийчих гэхээр нь итгээд дахиад л шилжүүлчихсэн. Ингээд хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 1 сая 550 мянган төгрөгийн хохирол учруулсан. За сүхээгийн хувьд гэх юм бол намар болохоор хүүхэд сургуульд оруулж өгнө гээд хавар болохоор диплом гаргаж өгнө гээд л яваад байсан байгаа. Энэ хүмүүсийг залилж исэн аргуудаас нь харахад өөрийнхөө бүтэн нэрээ зөв хэлээд бичиг баримтаа үзүүлээд тэгээ бүр Натрат хүртэл орж гэрээ хийсэн байсан. Бас боловсролын яамны боловсролын үнэлгээний ажилтай гэж танилцуулаад тийм нэрийн хуудас хүртэл үзүүлж исэн юм байлээ. Тийм болохоор энэ хүмүүсийн итгэлийг нэлээд сайн олж исэн гэх юм уу тэгэж харагдсан. Ер нь бол нэг тийм өөртөө маш их итгэлтэй сайхан хүнийг синхруулцдаг хүн юм шиг санагдсан. Хамгийн тэнэг нь энэ диплом гаргаж өгөн сургуульд оруулж өгнө гэж олсон бүх мөнгөөрөө покер тоглоод алдчихсан юм байна. За заллингийн хэрэгээр бол хийсэн хэрэг нь дуусаагүй. Дахиад хулгайч гэх юм уу, дээрэмж гэх юм уу ийм хэрэгүүд байгаа юм байна. 2014 оны 11-р сарын 30-нд 10 жилийн ангийнх нь уулзгаар болсон гээд ангийнхаа нэг охиныг дуудсан. Ангийнх нь охин ирсэн чинь сүхээ ганцаараа сууж байсан. Хөөе манай ангийнхаа яасан гэсэн чинь одоо ирж байгаа гэж хэлсэн. Гэтэ хин ч ирээгүй. Тэгээ сүхээ 2 шил пив уугаад юм яриад суугаад байсан. Нөгөө ангийнх нь охин за би явлаа гэсэн чинь сүхээ чи намайг хүргээд өгөөч би хичээсээ компьютер авах гэсэн юм а гэж хэлсэн. Тэгэхээр ангийнх нь охин машинаараа натурын тэнд хүргэж өгсөн юм байна. Тэгээ сүхээ би нэг дэлгүүр ороод ирээ байж байгаарэ гэж хэлээд машинаас буугаад дэлгүүр рүү ороод гарч
ирсэн. За гарч ирэнгүүтээ ихч байхгүй байна чи уцаа өгч явж би ихч рүүгээ залгаатъя гэж хэлээд ангийнхаа охины уцыг аваад дэлгүүрлүү эргээд орсон юм байна. Ангийнхан охин машинд 30 орчим минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор араас нь орсон чинь мэдээж сүхээ алга болчихсон байсан. Дараа нь 2014 оны 12 сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг эмэгтэйд утас зарна гэд уулзсан. Тэгэнгүүтээ хуурамч хужаа iPhone 5-ыг 890 мянган төгрөгөөр зарсан. За дараагийн хохирогч болохоор PC тоглоомын газар ажилладаг нэг залуу байсан. Тэгээ компьютернуудаа зараад ерөнхийдөө PC-гээ буулгах гэсэн юм байна. Тэгсэн чинь тэднийд байнга орж ирж тоглодог сүхээ ирээд та компьютер зарах гэж байгаа мó би таньдаг хүндээ очиод үзүүлээд зараад өгье гэсэн. Тэгээд 2015 оны 1 сарын 27-ны өдөр дотраад ороод нийт 56 компьютер нэг бүрийг нь 350 мянган төгрөгөөр нийтдээ 19 сая 600 мянган төгрөгийн үн бүхий компьютер зээлж авсан гэж баримтжуулсан гэж байсан. Ингээд бүх компьютерыг нь аваад хит хідэн өдөр баг багаар нь компьютерланд дээр аваачаад нэг ширхгийг нь 150 мянган төгрөгөөр бодоод нийтд нь 9 сая 750 мянган төгрөгөөр зарсан. Компьютерландын лангууны хүмүүс бол их хэмжээгээр нь юм авчираад зарах юм бол хулгай юм байдаг гэж уул нь мэддэг. Тэгсэн чинь сүхээ болохоор би сэлэнгэд PC ажиллаулдаг. Компьютернуудынхаа үзүүлэлтийг сайжруулах гэж байгаа. PC-ндээ засвар хийж байгаа. Танаас эргээгээд би мөнгө нэмээд үзүүлэлт сайтай компьютер аавна гэд сайхан худлаа яриад тэр хүний тархийг нь угаачихсан байсан. За ингээд сүүлдээ бол бүр улаан цайндаа гараад 2015 оны 1 сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг залууг хавсарч унган Samsung Note 1 загварын гар утас бас бугуун цагийг нь дээрэмтсэн. За ингээд нийт 12 удаагийн давтан үйлдэлээр 56 сая 110 мянган төгрөг буюу онц их хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ. За зарим хэрэгүүд нь бол 2011 онд залилангийн хэрэгт холбогдоод тэнсэн аргалзах ялтай байх хугацаанд үлдэгдсэн юм байна. За ингээд хамгийн сүүлд үлдсэн хамгийн жигшүүрт муухай хэрэг рүү нь орцгоё. Сүхээгийн хувийн амьдралын хувьд гэх юм бол их нэртэйгээ анх 2010 онд танилцаж дундаасаа нэг охинтой болсон. Тэр хоёр бол нэлээд таарамжгүй харилцаатай их маргалдаж муудалцдаг байсан. Эхнэрийнх нь дотны найзуудын мэдснээр л гэхэд 2-3 удаа эхнэрээ зодж исэн юм байна. Мэддэггүй юут ч бас байсан байж магадгүй. Ингээд энэ хоёр 4 жилийн дараа буюу 2014 онд салаад эхнэр нь охиноо аваад аав ээжтэйгээ хамт амьдардаг байсан юм байна. Сүхээгийн экс эхнэрийг 2015 оны 2 дугаар сарын 4-нд ажил дээрээ байж хахад утсан дуурайд сайн байна уу цагдаагаас ярьж ийн гэж хэлсэн чинь эхнэр нь жолооны өмнөхөө авах гээд гарахыг нь хүлээж исэн болохоор шууд л замын цагдаагаас холбогдож ийн гэж ойлгоод миний жолооны өмнөх гарчихсан юм уу гэд асуусан чинь өөдөөс нь та хүрээ дээрээ уулзж агаад ярилцъя гэд цагдаа нар дуудсан. Тэгээд яваад очсон чинь замын цагдаа биш энгийн хувцастай хоёр эрэгтэй хүн өөрсдийгөө нийслэлийн эрүүгийн цагдаа байна гэж танилцуулаад сүхээ залилангийн маш том хэрэгт холбогдчиход олдохгүй яваад байна. Чамтай холбоотой байдаг бах сүхээг олоход туслаарай гэсэн. Тэгэхээр ихнэр нь сүхээ бит хоёр тогтмол холбоо барихгүй байгаа. Хаяал нэг хүүхдээ асуух гэж над руу ярьдаг. Гэхдээ өнөөдөр бол хүүхдтэй iPad авчирч өгнө гэсэн. Бит хоёр тустай амьдраад удаж гэн хаана байдаг талаар нь яг сайн хэлж мэдэхгүй байна гэд яг яриад байжсэн чинь утсан дуурайд нөгөө сүхээ чинь залгсан. Тэгсэн нөгөө хоёр цагдаа ихнэрийг нь уцаа спикер дээр нь тавиад яриа уулзъягээд ажил дээрээ дууд гэж хэлэх үгийг нь зааж өгсөн юм байна. Ингээд яг зааж өгснийхэн дагуу яриад сүхээг ажил дээрээ дуудсан. Тэгээд сүхээг цагдаа нар ихнэрийнх нь ажил дээрээс тухайн орой буюу 2 сарын 4-нд хид хідэн залилангийн хэрэгээр баривчилж авсан. Сүхээ машин цогтаа хөмхийгөө зуугаад ихнэрлүүгээ нилээн муухай хараад чи намайг барьж өгч байгаа юм биз дээ гэж занжижсэн гэж байгаа. Ихнэр нь бол сүхээг баригдаж явсны дараа нилээн сэтгэл санаагаар унсан байдалтай өөрийнхөө ээж болон хамгийн сайн найзтай болсон явдлаа яриад сүхээ намайг өөрийг нь бариад өгчлөө гэж бодоод ах шиг байна гэж хэлсэн. Ээж нь болохоор за миний охин юундаа сэтгэлээр ундын бэ чи угаасаа барьж өгөөгүй учир нь олдоод гараад ирэх байлгүй тэр үед нь ойлгуулад хилчиж болох байхаа цагдаа нар одоо заавал тэгж барьж явах хэрэгтэй байсан юм бах та гэд охиноо аль болох тайвшруулсан. За ингээд эхнэрийн хувьд бол хичнээн салсан охин байсан ч гэсэн хүүхдийнхээ аавыг цагдаад бариад өгчихсэн юм шиг санагдаад шүнжүүн хөрвөөгд унтаж чадаагүй юм байна. Маргааш өглөө нүд нь улаачихсан ядарсан хүн ажилдаа явсан. Тэгээд 14 цагийн орчимд сүхээ эхнэрлүүгээ залгаад намайг батлан даалтанд авчих гэж гуйсан. Цагдаад бариад өгчихсэн юм шиг санагдаад байсан болохоор аргагүй ирэхэнд сүхээг батлан даалтанд гаргаж авахаар ажилласаа гараад явсан. Энэ үед ажлынхандаа цайны цагаараа амжуулаад яваад ирийгээд гарсан юм байна. Гэхдээ эргэж ажилдаа ирээгүй. Харин сүхээгийн хувьд гэх юм бол 14 цагийн үед цагдаа дээр байж агаад 0 орохдоо зүхтаасан. Батлан даалтанд авчих гэж худлаа яриад ихнэрээ дуудсан юм байна. Тэгээд 15-аас 16 цагийн үед ихнэртэйгээ уулзаад хоёулаа өнөөдөр хамт байчил та гэж гууж агаад нэг цочод буудлал руу явцгаасан юм байна. Цочод буудлалд очиод сүхээ 3 хоногоор тооцоогоо хийсэн. Яг тооцоогоо хийж явах үед нэг эмэгтэй орж ирээд сүхээгийн араар шууд шатаар дээшээ гараад явчихсан. Энэ үед сүхээ буудлын ресепшн эмэгтэйд хандаад "Оо энэ манай эхнэр агаамаа бид хоёр виз гарах юм бол Канад явах гэж байгаа. Хадминдаа амьдрах ядаргаатай хэцүү байна. Тэгээ буудлаа авч байгаа энэ төр гэл асуугаагүй хахад сайхан санаа
цаанаас зохиогоод юм яриад байсан гэж хэлээ. Эхнэр нь болохоор 17 цагийн үед ээж рүүгээ залгаад би сүхэтэй хамт байна. Гэхдээ оройхон гэртээ харна гэж ээжтэй хэлсэн. Орой болоод охин нь гэртээ ирэхгүй байхаар ээж нь уцруу залгасан чинь сүхэ авсан. Тэгэнгүүтээ хадам ээжтэй охин чи айр хуучин сохтой байна. Тантай ярихгүй гэж юм гэснээр цаашаага хайраа ээж чи ярий гэж юм. Ярих юм уу? Маялаад байгаа чи ярих юм уу үгүй мүү? Энтэргээл ярьж исэн гэж хэлээ. Тэгснээ ээжд нь за 20 минутын дараа охинтой чи яриулъя гэд уцаа тасалчихсан. Түүнээс хойш бол эхнэрийнхэн дугаараас ээж рүү мессежээр дарханд байна, наран булаг амралтанд байна гэж бичижсэн. Үнийг бол сүхэ зохиож бичижсэн байгаа. Дараагаар нь дахиад эхнэрийнхээ уцаар хамгийн сайн найз руу залгаад бит хоёр наран булаг амралтын газар байна. Чи такси бариад хүрээд ир. Бит хоёр сүүлийн уулзалтаа хийж ийн гэж хэлсэн. Сүүлийн уулзалтаа. Тэгэнгүүт нь найз нь за би цаадахтай чи өөртөө нь ярья гэсэн чи сүхэ. Би хоолнд явж гинэ. Танаа найз чинь тасраад унтчихсан байгаа. Эргэж ороод яриулъя гэж хэлсэн. Ингээд найз нь хэсэг хугацааны дараа эргээд залгасан чинь утас нь холбогдохгүй болчихсон байсан. Сүхэ эхнэртэйгээ хамт буудлаа ороод тухайн оройноо эхнэрийнхээ уцаар баахан хүнтэй уцаар ярьчаад огт сураг чимээгүй буудлынхаа өрөөнөөс ч гаралгүй 2 хоног өнгөрсөн. 2 хоногийн дараа буюу 2015 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 13-аас 14 цагийн үед буудлын ажилчид тэр хоёрын байсан өрөөнөөс шкаф авах хэрэгтэй болоод хаалгыг нь тогшсон. Тэгсэн сүхэ нилийн сандруу байдалтай хинбэ яасан бэ гэд хаалгаа онгойлгосон. Буудлын 2 ажилтан шкаф авах хэрэгтэй байна гэд сүхэтэй хамт нөгөө шкафаа өргөөд гаргасан юм байна. Сүхэтэй хамт орж ирсэн эмэгтэй хүнжил нөмөрч өгсөн хэвтэж харна буудлын ажилчид сохтуу унтж байгаа юм байна гэж бодцгоосон. Шкаф өргөөд гаргах зурт өрөөнөөс нь нэвширсэн муухай үнэр үнэртжсэн. Тэгэд өрөө рүү норсон үйлчлэгч ихч өрөөгийн чинь цэвэрлээд өгье эсвэл та хоёрыг өөр өрөөнд оруулж агаад наад өрөөгийн чинь сольчих ёо гэсэн чинь сүхэ яах юм бэ яах юм манай ихнэр шартчаад унтж гэн гэд буудлын 2 ажилчдыг түлхэх нь холгүй өрөөнөөс гаргасан. За маргааш нь буюу 2 сарын 9-ний өдөр шөнийн ээлжинд гардаг ресепшн эмэгтэй 21 цагийн үед ажил дээрээ ирсэн чинь урд өмнө нь үнэрлэж байгаагүй нэг тийм эвгүй хурц үнэр гараад байсан. Тэгээ буудлын ажилчид юу сонин үнэр үнэртэй байна гэд хоорондоо ярьж агаад сүхэгийн ихнэртэйгээ орсон өрөөнөөс л үнэртэй байна гэж мэдээд цэвэрлэгээ ороогүй дээрээс нь өөртөө гарахгүй байгаа. Нэг л нот байна. Ер нь цагдаад дуудлага өгье гэд цагдаагийн 102 тоо утсан залгаж дуудлага өгсөн. Удалгүй дуудлагаар 2-3 цагдаа ирэхээр нь нөгөө хоёрын байсан өрөөний хаалгыг гаднаас нь түлхүүрээр онгойлгож өгсөн. Ингээд ороход нөгөө эвгүй үнэр маш хурц үнэртэж байсан. Цагдаа нар дотогш ороод сүхийг гаргаж ирсэн. Харин харамсалтай нь ихнэр нь нас барчихсан. Цогц нь үнэр орчихсон байсан. Цогцост хийсэн дүгнэлт дээр талигач багалзуур тэлтийн улмаас механик амьсгал бүтэлтэнд орж нас барсан. Нас бараад 4-5 хонсон байх боломжтой. Цуснд нь 2.1% спиртийн агуулмж илрүүгэж дүгнсэн. Энэ нь бол дунд зэргийн согтолт гэж үздэг юм байна. Сүхэгийн хэлж байгаагаар талигач надаас бүр сална дахиж уулзмааргүй байна гэж хэлсэн. Бас өөрийгөө өөр найз залуутай болсон уулздаг болсон гэхээр нь уур хүрээд би гараараа боочсон юм а гэж мэдүүлсэн. Тэгээд бас ихнэрээ боочхоод үхсэн гэдгийг нь мэдээд амиа орлох зорилгоор холаар финамын эмнээс 400 ширхгийг уусан. Маш их хэмжээгээр уусан болохоор им ууснаас хойш би юу ч санахгүй байна гэж хэлсэн. Тэгсэн мөртлөө хохирогч ихнэрээ ямар хувцтай, ямар утастай, эмэг зүйлт юу зүүжсэн бүгдийг нь нарийн хэлж мэдүүлэг өгсөн байсан. Хохирогчийн ар гэрийнхэн охин нь ерөөсөө гэртээ ирэхгүй байхаар нь цагдаа нарт мэдүүлээд хамтдаа хотын ойролцоо байх амралтын газруудаар бас наран булаг гэдэг нэртэй буудал resort-уудаар хайж исэн. Шүүх хурлын үеэр ар гэрийнхэн сүхэ миний охиныг өөрийг нь цагдаад барьж өгсөн гэж үш хонзон санаад амьд нь хүрсэн. Бид нар маш их гомдолтой байна. Миний талигач охин цагдаагийн байгууллагад тусалснаасаа болоод амнасаа хохирсонд нь бас гомдолтой байна гэж хэлсэн. Нэмж хэлэхэд сүхээг харгалзаж байгаад алдсан 2 цагдаад мөн хариуцлага тооцсон байсан. Харин сүхэгийн өөрийнх нь ээж гэх юм бол манай хүү ааш зан харцааны хувьд их зөөлөн цагаан сэтгэлтэй ийм хэрэг хийчихсэн гэдэгт нь би одоо хүртэл итгэхгүй байна гэж мэдүүлсэн. Сүхэ бүр 2 дүүгээ хүртэл загнаж зодж байгаагүй гэж ээж нь хэлсэн. Сүхэ бол баригдснаасаа хоошоо мэдүүлэгнүүдээ байнга өөрчлөөд цагдаа шүүхийн байгууллагын чулуу хөөлгөж исэн. Жишээ нь гэх юм бол заллангийн хэрэгээ би ганцаараа үйлдээгүй гэрэл гэдэг хүнтэй хамт үйлдсэн. Их гэрлийн хэлсэн үн дээр нь би мөнгө нэмээд хүмүүсээс авдаг байсан юм аа. Их гэрэл бол яг өөрөө боловсролын үнэлгээний газар ажилладаг байх. Яг жинхэнэ диплом гаргаж өгдөг. Манай найзад хүртэл диплом гаргаж өгсөн штэ. Тэр дипломоор нь манай найз одоо төмөр замд ажиллаж байгаа энэ төр гэл найзыгаа хүртэл энэ хэрэг татаж оролцуулсан. Харин заллуусан хүмүүсийн хувьд гэх юм бол их гэрэл гэдэг эмэгтэй хүний тухай огт мэдгүй, ерөөсө харж байгаагүй ганцхан сүхэтэй л уулзж исэн гэдгээ хэлсэн. Мөрдөн байцаагч нар за тэгвэл над их гэрэл гэдэг хүний чинь хаяа гэд сүхэгээс асуунгууд тэр чинь л өөрөө нэрийн их гэрэл гэж хэлсэн болохоос би жинхэнэ нэрийг нь яг баттай мэдэхгүй байна. Гэр нь хаана нэдэг, ажил нь хаана нэдэг гэдгийг би ёстой мэдгүй, ерөөсө очиж байгаагүй гэл мэдэн бодлоод хэлсэн. Тэгээд бас байцаалт авсан байцаагч нарыг мэдүүлгийг маань өөрчилсөн, өмгөөлөгчгүй байцаалт авсан, өөрийнхөөрөө мэдүүлэг биччихээд бараг намайг хүчээр гараа өсгөж зуруулсан гэх зэргээр цагдаа нар руу хүртэл дайрч исэн.
Ингээд сүхэд бол шүүхээс нийт 19 жилийн хугацаанд хорих ял оноосон. Гэхдээ сүхийн талаас давж заалцсан. Давж заалдахдаа би талигачиг зансан болон занал хийсэн ямар нэгэн үг үйлдэл үзүүлээгүй. Тийм болохоор өш хонзонгийн сэтлэр хүн алсан биш. Гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хүн алсан гэж зүйлчилж өгөөч гэжсэн. Хэрвээ ингийн бол бас ялын хэмжээнд 2 орчим жилээр багасгах юм шиг байна лээ. Хууль эрх зүйн мэрэгчлэлтэй сонсогчдод байвал үүн дээр санал бодлоо илэрхийлээрэ. Тэгээд дав заалдах шатны шүүх хурал дээрээ миний хувьд энэ хэрэгтэй өөрийгөө өмөр хүчүүхэнд сэтэл байхгүй л гэсэн. Тэгээ бүр хөөрхий охиныхоо нэрийг барьж эхэлсэн. Ганц үлцэн охин болон залуу насын минь бодолцож үзээч. Охин дээр 1 хоногийн өмнө ч гэсэн очмоор байна. Би хийсэн хэрэгтэй чин санаанаасаа гимшиж засран хүмүүжил олж байгаа л гэсэн. За шүүхээс бол ерөөсөө энэ давж заалцсан асуудлуудыг нь огт авч хэлэлцээгүй 19 жилийн хугацааг нь твэр нь үлдээсэн байна. Миний бодлоор ийм заллин хийдэг хүмүүс байн ярьсан юмаа өөрчлөөд хүмүүсийг төөрөгдүүлчихдэг юм шиг санагдсан. За энэ хэрэгчин болохоор анх 2013 оноос эхлээд шийдэгдэхгүй явсаар агаад 2018 онд эцсийн байдлаар шийдэгдэжсэн. Миний харж байгаагаар гэх юм бол 2013 онд 12 сая төгрөгөөр заллиулсан хүн байсан шүү дээ. Тэгэхээр 2013 оны 12 сая төгрөг 2018 оны 12 сая төгрөг бол худалдаа авах чадвараараа ялгаатай. Бас 5 жилийн дотор инфляц ямар байгаа лээ те. Тэд нарыг нь харгалзаж үзээгүй санагцсан. Тэгээд заллинд өртсөн хүмүүсийн алдагдсан боломжийн зардал мөнгөний цаг хугацааны үн цэнийг нь тооцоод эргэж төлөвлөдөг бол зүгээр юм да гэж бодож исэн. Талигач болохоор тухайн үедээ 529,200 төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан юм байна. Тэгээд цалингийнхаа 50%-ийг охиндоо зарцуулдаг байсан гэж үзэх юм бол 264,600 төгрөг болж байгаа. Улсаас болохоор 126,500 төгрөгийн тэжээгчийн алтны тэтгэмж тогтоосон. Тэгэхээр ээжийнх нь охиндоо зарцуулах байсан 264,000 төгрөгөөс улсаас тогтоосон 125,500-г хасаад үлдэгдэл 138,100 төгрөгийг сүхэгээс сар бүр гаргуулахаар болсон. За энэ тэтгэмж бол арай явцуу байдлаар тооцоологдчихсан юм шиг надад санагдчихсэн. Хэрвээ ээж нь амьд байсан бол дандаа л 529,000 төгрөгийн цалин аваад явахгүй штэ. Энэ цалин нь бол тогтмол өсөөд явна. Тэгэхээр бас энэ байдлыг нь харгалзаж үзээд инфляцид тулгуурлаад охиныг нь 18 нас хүртэл ээжийнх нь цалингийн хэмжээг нь ингээ прогноз хийж агаад тооцоосон бол илүү нарийн хариу гарах юм болов уу гэж бодож исэн. Мөн ар гэрийнхнийх нь хувьд даатгалын чиглэлээр мэрэгсэн хүмүүсийг бүрдүүлээд нөхөн төлбөрөө хэмжилсэн бол арай дээр ээжтэй гэж хараад байгаа. За би өөрөө санхүүгийн мэрэгчлээ хүн болохоор энэ тал дээр бас нэлээд ач холбогдол өгч тооцоолж үзье. За сонсогч нараараа бас баахан тоо бодуулчихлаа. Уучлаарай. Ер нь бид хэдийн дунд те асуудал гарахаар л цохих шатных нь байгуулгаар явдаггүй. Шууд л ингээл ийм асуудал байна. Янзлдаг хүн байна уу? Зохицуулдаг хүн байна уу? Үн хөлсийн нөгөө янзлуулъя. Жолооны үнэмлэхэн дээр ангилалд ардаг хүн байна уу гэдэг ч юм уу те. Эсвэл солонгосын виз баттай гаргадаг хүн байна уу гэдэг ч юм уу. Байнга л ар өврийн хаалга хайгаад гүгээд байдаг хүмүүс байдаг штэ. Тийм танил руугаа энэ дугаарыг шеэр хийж явуулаарай. Заллин хийдэг хүмүүс зөвхөн энэ жишээн дээрээс л харахад нэг тийм үгийн баялаг ихтэй яриа хөөрөө сайтай ямар ч аргаар хүнийг синхруулдаг. Тэгээд нотлогоо гэд хуурамчаар ажлын үнэмлэх энэ төр хүртэл гаргачихсан. Итгэхгүй байхын аргагүй ийм хүмүүс байдгийн байх шүү. Сургуулийн 1 семестрийн төлбөрөөр диплом гарчдаг бол сургууль зураад яхав дээ те. Хизээж ийм боломж байхгүй шүү. Эцэг их нар маань бас хүүхдээ сургуульд мөнгө өгөн байж оруулж яхаар чанартай сайн сургалт дамжаанд суулгаад шалгалтанд нь бэлдэх ч юм уу те. Маш олон өөр гаргалгаа байгаа шүү. Бас иймэрхүү хялбар аргаар мөнгө олоод амьдралынхаа их усүрийг олчий гэж бодож байгаа хүмүүс байх юм бол Монгол Улсын хуулиар 5 жилээс 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгдэг гэдгийг нэмж хэлмээр байна. За энэ хүрээд дугаараа дуусгая. Өнөөдрийн дугаартаа хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.